Энэ оны 5 дугаар сарын 1-ээс эхлэн нийтгүү амыг өвчнөөс урьдчилан сэргийлэх эрт илрүүлэх үзлэг онцлогоо шинжилгээнд хамруулах ажил орон даяар өрнөж байна. Энэ жил тэгээс 18 насны хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэг шинжилгээнд хамруулж байгаа бөгөөд насанд хүрэхчид 23, хүүхдүүд 15-ын төрлийн үзлэг онцлогоо шинжилгээнд хамрагдах юм байна. Сайн байна уу та юу лавлгаа? Сайн байна уу? Эрт илрүүлэхийн талаар ямар утаснаас болох вэ? Манайх Баянголын 5 дугаар хороо болсон. Бид аль эмнэлэгт шинжилгээ өгөх вэ? Та эрүүл мэндийн төв дээрээ очих юм байна. Баянгол дүүргийн эрүүл мэндийн төв дээрээ очиод үзлэг онцлогоо шинжилгээнд хамрагдах боломжтой. Эртээ байдаг 3 настай хүүхдэд мессежээр урьдчилан ирэх үү? Хүүхэд бол 0-5 насны хүүхэд бол e-Mongolia аппликейшнаар эцэг эх нь өөрсдийнхөө бүртгэлийг үүсгээд асуумж бөглөөд үзлэг онцлогоонд хамрагдаж байна та. Тэгвэл урьдчилан сэргийлэх эрт илрүүлэх үзлэг шинжилгээний талаар аль бие усны их сурвалжаас авсан бүх төрлийн мэдээллийг 1919-50 лавлах утаснаас 24 цагаар авах боломжтой юм байна. 5 сарын 1-ээс эхлэн улс орон даяар ард иргэдийг эрт илрүүлэх үзлэг онцлогоо шинжилгээнд хамруулагдах үйл ажиллагаа эхэлж байна. За үүнтэй холбоотой мэдээллийн лавлах 1919-50 лавлах иргэн та аль хорой аль эмнэлэгт хамрагдах. За мөн дээрэс нь Улаанбаатар хот болон Хөдөө орон нутгийн энэ үйлчилгээг үзүүлж байгаа эмнэлгүүдийн мэдээллийг дээрэс нь энэ үйлчилгээнд хэрхэн хамрагдаж хэрхэн цаг авах 6 төрлийн вакцины мэдээллийг дэлгэрэнгүйгээр 1919-50 лавлахаас 24 цагаар цаг алдалгүй аваарай. За эдгээр мэдээллийн маш олон сувгаар иргэдэд хүргэж байгаа хэдий ч иргэдийн ахуй амьдралаас шалтгаалаад маш олон ойлгомжгүй байдал тухай бүртээ үүсдэг. За энэ болгоныг та мэдээллийн лавлах 1919-50 лавлахаас асууснаар манай лавлах эрүүл мэндийн яамны аль бие усны их сурвалжтай мэдээллийг танд хүргэж ажиллаж байна. Эрүүл мэнд өвчин эмгэгийн эрсдэлтэй хүнийг эрт илрүүлэн даамжруулахгүй эмчилж сэргийлснээр хувь хүний амьдралын чанар хүн амын дундаж наслалт нэмэгдэх, цаашлаад эмнэлгийн ачаалал багасах, улс орны эдийн засагт учруулж байгаа эмнэлгийн зардлыг бууруулах ач холбогдолтой юм а.